ширээ дээр бодоод гисэж яах вэ? За бүгдрөө сайн байцгаана уу? За ингээл сайхан хөвтгч бас гоё да тий. За одоо яах чинь гэхээр манай Mountain Mongolia та нартай гоё ширээ сандлынхаа багцнуудыг танилцуулах гэж байна. Тэр гоё 7 багц байгаа. Тэр энэ багцнаас бүгдрөө өөрсдөө ингээ сонгоод авах боломжтой. Эсвэл багцаа бас өөрөө зохиох боломжтой байгаа шүү. За тэгээ багц өөрийнхөө онцлогийг гоё танилцуулъя. За тэгээд одоо энэ бас багц хэд дээр байгаа лээ. Ер нь бол ингээл энтэй огтол голын ирэг дээр бол гоё штэ ингээл чийлрэл гівтж явах тий. За тэгээ эхнийхээ багцын яриараа оръё. За эхний багцын хойно цацгдсан байна. За энэ бол дараагийн багцэн дээр орно. Энэ сандал нь болохоор том жижиг хоёр янз байгаа. Энэ багц нэг дээр болохоор хоёр жижиг сандал нь орж ирсэн. Тэгээд 60-90 харьцаатай ширээ орж ирж байгаа. Тэгээд ширээний бүтээлэг орж ирж байгаа гэсэн. Багц нэг маань ийм хөөрхөн багц байна. За бүгдөө багц хоёроо үзцгээе. За та бүхнийг багц хоёроо танилцуулъя. За ширээнүүд бол мэдээж ихэгддэг. За сандал маань ч гэсэн мөн адилхан ингээд амархан ингээд за ингээ ихэгчдэг. За багц хоёр дээр болохоор хоёр том сандал орж ирээд ширээ маань метр 20 болоод ингээ урссан байгаа. Нэмэлтээр болохоор ийм гоё гарч хийдэ орж ирсэн мөн ширээний гэрэл. За ингээ гарч хийдэн болчихно. Ингээ маш олон янзаар ингээд хасна. Одоо энэ улаан нор шумуул үргэн гэж байгаа. Бас хүмүүс маань ингэдэж штэ жил болгоно л ингээл ширээнүүд аваад идэв штэ тий. Манайх ширээнүүд бол нөгөө их шаардлага байхгүй. Өөрөө маш гоё гэр бүлдээ тааруулаад ингээд энэ сэлүүдээ сонгож болно. Өөрөө зохиогоод гоё сэд гаргаад авчиж болно. Тэгээд ингээд нэг авцсан байгаа 5-10 жил хэрэглэгчгээр тийм чанартай. Тэгээ хамгийн гол нь аяллах учраас ингээд авсаархан ширээ маань ийм гоё хөнгөн ийм байгаа шүү. За тэгээ бүгдөө гоё багц 3 дугаар оръё. За багц 2 маань ингээд харж байгаа бах тий. За ингээд бүгдөө багц 3 дугаар оръё. Багц 3 нь болохоор за ингээ гоё тавьсан байгаа сандал маань ийм жижиг гэн гэсэн үг. Ингээ авсаархан ингээ аваа явчих. За эвлүүлж би харуулъя. Энэ аяга амар амархан дотроос нэг юм хөөрх юм гараад ирнэ. Ингээд за эвлүүлэхэд амар кайфтай заяа. Ингээ так гэж өөрөөсөө ингээ орчдөг заяа. Хурдан ингээд болчдөг. Энэ болохоор надад амар таалагдаад байгаа. Ингээд болоо. Ой нэр энийг хийчих. Тэгэл ингээл хич. Одоо ингээл угсарч мөксөрөхөд ингээд ийм авсаархан мөртлөө ингээ хэдхэн минут ингээ угсрагдчихна. За тэгээд ингээд сууж муухад ингээд амар эвтэх хоошоо баг ингээд надад ингээд хөвтсөн. За тэгэхээр багц 3 маань онцлоггүй ийм гоё дөрвөн сандалтай. Тэгээд гоё Moby Guard-ны ийм гоё ширээтэй бас хөнгөн. Энэ болохоор том жижиг хоёр янз байгаа. За дараа нь би томыг танилцуулна. За тэгээд хамгийн гол нь энэ ийм X хөлтэй учраас тэнцвэр маш сайн. Найс цаашаа ингээд догонцохгүй. Тэгээд энэ нэм дөрвөлжин учраас дөрвөн талдаа ингээ гараа суучж болно шүү дээ. Ингээ дөрвөн талдаа гараад 13 тоглож болно. Ингээ дөрвөн талдаа суугаад 13-аа тоглоо тий. За тэгэхээр энэ бол надад бүр амар таалагдаад байгаа байхгүй юу? Амар авсаархан авч явахад амар авсаархан. Тэгээ дөрвийн дөрвүүлээ ингээ ийм гоё байх боломжтой. Давай. За ингээ багц дөрвөө ярив да. Биш энэ дээр суух хайр болтой. Одоо ийшээгээ од мод. За ингээ багц дөрөв. За гоё Moby Guard-ны энэ X сүлтэй маш гоё тэнцвэртэй ширээ маань илүү юм том болж гисэн байгаа. Тэгээд ийм гоё хоёр сандал ээж аа хоёроо зүгээр ингээд гэсэн үг шүү дээ. За энэ бол ийм гоё сандал байгаа. Энэ сандал бол хоёр шиг байж болно. За тэгээд энэ рүү ингээд аягаа хийчин. За тэгээд аягтай юм асах хийгээ. Ингээд туслаас угаар сайхан сандал бай. За ийм гоё дүүрэлт багц байна. Тэгээд багц дөрвийн маань ширээ бол бас ийм гоё өндөр байгаа. Өндөр ширээ онохоор аяа олдтой идчихтэй юм уу гэж болсон. Тэгээд гоё ингээд наадгаа тоглох хийчихсэн. Тэгээд энэ ширээ болсон. Энэ гоё ширээ байгаа. За ингээд багц дөрвөн маань ингээд ийм жоохон болчихоо боддоо. Нөгөө том хар ширээ ийм болчихж байгаа. Нөгөө сандал чинь ийм ингээд ийм болчихж байгаа. Энэ нэр ийм гоё гэртэй шүү байна. За багц 5 руу баа. За багц 5 бол маш гоё. Багц 5-ын ширээ сандал мандал тэр чанаралтай. Одоо энэ ширээ чинь амар гоё юм модон ширээ болохгүй. Одоо модон ширээ гэхээр одоо шил гар бадав шахахгүй шүү дээ. Тэгээд ингээд байгаа. Тэгээд ихэд амар амарнаар ийм амар ингээл төгжөр гоёгээр бодоо. Тэгээд энэ Moby Guard-ны ийм гоё модон ширээ байгаа. За Moby Guard-ны ийм хоёр нэг хүний гоё сандалтай. Тэгээд ийм гоё тосын бас сандал. Тэгэхээр энэ багц бол бүр маш батбуг багцаа. Энэ багцтай авахтал нэр 10 жил болсон дөө. Сандал бол яах ч хөө. Энэ сандалныхаа энэ зөөлөвчийг ингээ авчиж болно, зөөлөвчөө хийчих болно. Тэгээд амархан чинь тэгээд чинь тэр ийм сайхан
кап байна. За багц 6-гийн маань ширээ ийм жижиг байдаг. Машин ингээд аваа явахад ийм жижиг сайз. Тэгээ 160 амцтай дээ. Том ч. Шийд сайтай. Чүмээ өвдөд нэг хүрээтэй гайд. Тийм боо ширээ. Ингээд тэгээ хоёр талдаа юм хосынхоо хоёр сандлыг тавиад энэ болохоор юу хоёр хүний юм нэг хүний хоёр сандал, хосын хоёр сандал. Тэгээд ширээ маань ингээ оршиж. Энэ чи юу скачер нэр нэрэлтэр юм багц дээр маань юм скачер байгаа шүү. За ингээд өдрөө багц долбоор болцоо. За багц долоо ширээ ондоо байгаа. Энэ ширээгээ даваад болохоор ингээд өнгөрч болдог. Ингээд нөгөө тухайн одоо ингээд 55 см өдөр 60 см өдөр хэмжлээ. Одоо тухайн нэг газрын өндөр наалуу янз бүр таарч штэ тий. Тэр нь тааруулаад ингээд ширээгээ ингээд янз бүр болгоод тааруулж болно гэсэн. Ширээнийхээ өндрийг ч гэсэн өөрөөхөө сандлын хэмжээнд янз бүрээр тааруулж болно гэсэн. За энэ юмаа үлдчихэн тий. За тэрний гоё. За нэмэлтээр болохоор ширээний бүтээлэг тэгээд ийм гоё гэрэл орж иж байгаа. За энэ гэрэл болохоор даваа тал өөрөөсөө юм шомнол үргээд нэг юм үнэртүүлэгч тий. Гонч бидний хамгийн гол асуудал үнэрийн асуудал биш үнэрийн шомоолтын асуудал байгаа шүү дээ. Тэгээд тэр шомоолыг үргээд өөрөөсөө үнэр ягаруулах шүү дээ. Ийм гоё гэрэл байгаа. Ширээний гэрэл. За тэгэхээр ингээд багц 7 маань юм байна. За энэ 7 багцаас бүгдөө сонголтоо хийгээд аваарай. Mountain бүгд.